За залуучуудыг хөлмөрт бэлтгэх төслийн гол агуулга нь 18-аас 34 насны ажил эрхэлдэггүй иргэдийг ажиллах боловсон хүчин болгохоор ажлын ачаал даах, өөрийгөө чадахжуулах зэрэг сая төгрөгийн сургалтанд хамруулж ажлын байртай болгох явдал юм а. Харин тавигдах шаардлага нь сүүлийн 3 сар ажил эрхлээгүй ямар нэгэн ихтэй сургууль төгсөөгүй байх хэрэгтэй юм а. За төслийг сонирхсан залуус Mongolia цахим систем болон өөрийн биеэр бүртгүүлэх боломжтой байна. 22-ны өдөр энэ бүтэнсэн өдрийг дуустал бид нар бүртгэж байна. Бүртгэлийг цахимаар буюу одоо цахимаар өгөх бүртгүүлэх боломжгүй хүмүүст бас биечлэн гэсэн ийм хоёр хэлбэрээр бүртгэнэ. За цахимаар бүртгүүлэх хэрэгэд Mongolia цэг эмэн цахим хуудас руу ороод үйлчилгээнүүд гэсэн хэсгээр хөдөлмөр эрхлэлт гэсэн хэсэг байгаа. Энэ хэсгээр нь дарж орохоор оролцоо төслүүд байж байгаа. Тэгээ энэ рүү н ороод тодорхой хэдэн асуулгуудыг бөглөөд ингээд бүртгүүлэх бололцоотой. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд өөрийн харьяалга аймаг дүүргийнхээ хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хэлцэд хандаад бүртгүүлж болно. За мөн аймаг дүүрэг болгон дээр манай Mongolia цэг эмэн цахим операторууд ажиллаж байгаа. Энэ операторуудтай холбогдоод бас бүртгүүлэх боломжтой. За энэ хөтөлбөрт шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсвийн багцанд зарцуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлэхээр болсон. Энэ жил гэхэд 5,000 залуусыг сургаж 70% нь ажилтай болгохоор төлөвлөжээ. За мөн 300 гаруй аж ахуйн нэгжтэй хамтарч 2,500 гаруй ажлын байр бэлдсэн байна. 300 орчим аж ахуйн нэгжийн 2,500 орчим ажлын байр бол одоо яг энэ сургалтаас төгссөн залуучуудыг дадлагжуулаад авахд билээ гэд хүсэлтүүдэд ирүүлсэн байж байгаа. Бид нар одоо энэ засгийн газрын тогтоол дээр ч гэсэн манай улсын бүтээн байгуулалтын төслүүдийн хүрээнд хэрэгжих ийм төсөл үйл ажиллагаанууд дээр энэ залуучуудыг бас ажилуулна гэсэн ийм чиглэл өгөгдсөн засгийн газрын тогтоол дээр орж батлагдсан. Энийний дагуу бас холбогдох яамдуудтай бүтээн байгуулалтын ажил хариуцж ажиллах яамдуудтай бас хамтраад энэ төгссөн залуучуудыг бас ажлын байртай болгох ийм ажлууд бас давхар зохион байгуулагдаад явах. За манай улсын нийт хүн амын 31 хөлмөрийн насны иргэдийн 46%-ыг 15-аас 34 насны залуус эзэлдэг байна. Улсын хэмжээнд ажиллаж байгаа 92 мянга гаруй хүний 51% нь 18-аас 34 насныхан гэсэн статистик мэдээч гарсан байна. Тиймээс эдгээр иргэдийг ийхүү мөнгө төсөв зарцуулж ажиллах боловсон хүчин болгохоор бэлтгэж байна.